Миний бодлоор бид бүгд бактери гэдэг үгийг бишгүүдээ сонсож байсан. Бид үүнийг ерөнхийдөө сөрөг талаас нь ойлгодог. Бактери нь нэгэн төрлийн ням бөгөөд бүтэн цогц сөрөг зүйлсийн шалтгаан юм. Иймээс эдгээрийн талаарх мэддэг зүйлсээ баталгаажуулахын тулд нэг хуудсан дээр жагсаалт гаргая. Тэгэхээр бактерийн үүсгдэг сөрөг зүйлс бол тэд олон төрлийн өвчин үүсгэгч болдогт оршино. Жишээлбэл сүрье, хачигт бруцеллоз өвчин гээд олон өвчнийг нэрлэж болно. Энд би болгоомжтой байх болно. Хүмүүс халдварын талаар ярих болгонд энэ нь бактериэр үүсгэгдсэн байдаг. Мөн вирусээр ч үүсгэгдэж болно. Халдвар гэдэг нь ерөнхийдөө ямар нэг юм бидний биед нэвтэрч өсөж үржихийн тулд бидний биеийг ашиглахыг хэлдэг. За үүний үр дүнд бид өвддөг. Гэхдээ бактерийн халдварын тухай бидний боддог бүх муу ойлголт нь бараг бүх савн дээр бактерийн эсрэг гэсэн бичиг байдагтай ч холбоотой байж болох юм. Учир нь эдгээр савн үйлдвэрлэгчид ерөнхий тогтсон ойлголтоороо бактери бол сөрөг зүйл гэж үздэгт байгаа юм аа. Та ч мөн адил үүнтэй санал нэг байгаа байх. Гэвч бактери нь бүхэлдээ муу зүйлс бишээ. Бактерийн сайн шинж гэж зөндөө бий. Жишээлбэл бид хараг эсвэл сүү ууснаар зарим бактерийг биедээ оруулж байдаг. Өөрөөр хэлбэл сүү хүчлийн бактерийг оруулж байдаг. Ингэснээр энэ нь тухайн таргийг боловсруулдаг. Энэ бол илэрхий сайн зүйлс. Тэгэхээр магадгүй та миний эзэнд бактери байгааг мэднэ гэж бодно байхаа. Энэ нь хоол боловсруулахад тустай гэдгийг бас мэднэ. Бидний амны хөндийгээс эхлээд хоол боловсруулах замд ашигтай бактериуд өчнөн олноороо бий. Гэсэн хэдий ч та одоо хүртэл бактери муу зүйл гэж бодсоор л байна. Би маргааны аль нэг талыг баримтлах гэсэнгүү. Эсвэргээрээ энэхүү бичлэгээр маргааны аль нэг талыг баримтлахаас зайлсхийхийг хүсэж байна. Бактерийг муу эсвэл сайн гэсэн талын алинд нь ч орохгүй. Харин би зөвхөн бид өөрсдөө маш их хэмжээний бактери агуулдаг гэдгийг хэлэх байна. Энэ нь зөвхөн таны гидс, таны идэх тараг, нүүрэн дээр гарсан батга, эсвэл бактерийн улмаас үүссэн таны шүдний давхрааны тухай биш юм. Сонирхуулахад бактериас үүдэлтэй шүдний ийм давхарга нь шүдний цоорол эсвэл өөр зүйлсийн шалтгаан болдог. Бактери нь үнэндээ таны биеийн эсийн голлох хэсгийг илтгэдэг. Тэгэхээр бактери нь бүх зүйлд байдгүй гэсэн сонирхолтой нөхцөл үүснэ. Хүний биеийн эс бүрд таны ДНХ-г агуулж байгаа бөөн бүрд 20 бактери агуулгадж байдаг. Үүнийг сонсоод та бактери нь хүний эсээс хэд дахин жижиг тул миний биеийн жингийн өчүүхэн хэсэг гэж хэлж болно. Тэгэхээр байж болох энгийн л асуудал мэт бодогдох байх. Энэ нь ч таны зөв. Гэхдээ бид ихэвчлэн бактерийг жингээр нь бус, харин бактери агуулгадж буй эсээр нь тооцдог. Хэрэв таны биеийн бүх усыг гаргаад бактерийн жинг тооцож үзвэл ойролцоогоор таны биеийн жингийн 10 орчим хувь болно. Тэгэхээр миний биеийн жин 150 фунт гэж бодоход 15 фунт нь бактери байх бөгөөд надтай хамт амьдарч байдаг гэсэн үг. Иймд бид үргэлж өөрсдийгөө бактериас хамааралтай амьдардаг гэж боддог боловч ихэнх тохиолдолд бид бие биедээ харилцсан ашигтай буюу симбиоз байдлаар оршиж байдаг. Бидний биед зөвхөн нэг төрлийн бактери оршдог бай. Эсвэл хоёрхан төрлийн ч биш. Миний биед хэдэн мянган төрлийн бактери бий. Маш олон төрлийн бактери байхаа бид зөвхөн оршин байгаа бактерийн ерөнхий тоо төрлийг л ерөнхийд нь харж байдаг. Би бактерийн талаар ихийг ярьлаа. Тэгэхээр бактери нь бидний өдөр бүр оршин тогтноход маш чухал болохыг ойлгосон байхаа. Өмнөх бичлэг болон дээрх зүйлсийг ойлгосон эсхээ баталгаажуулъя. Бидэнд 10-аас 100 триллион эс байдаг. Тэгвэл эдгээр эс бүр нь 20 бактерийг агуулна гэвэл ингээд бодохоор бидэнд 200-аас 2000 триллион бактери байдаг гэсэн үг. Тэгэхээр би бол ариун цэвэрч хүн өдөр бүр шүршүүрт ордог гэсэн ч ингэснээр би бактериа
устгаж байна гэсэн үг биш юм. Түүнчлэн та өөрийн бие дэх бактери устгахыг хүссэн ч энэ нь хангалттай биш. Устгаж болохгүй. Учир нь тэд бол бидэнд бас ашигтай үйлийг гүйцэтгэж симбиозоор бидэнтэй хамт амьдардаг учраас. Та магадгүй за яах вэ би бактерийг чухал гэдгийг ойлголоо гэж хэлэх байх. Гэхдээ тэд яг ямар харагддаг вэ? Тэд бол маш жижиг нэгист организм буюу прокариотс шүү дээ. Энэ нь эукариотсээс дор хаяж 1000-аас 10,000 дахин жижиг гэсэн үг. Энэ бол миний зурах бактери. Эдгээр нь биднийг бүрдүүлдэг эсээс ялгаатай. Үүнд бид гэдэгт ургамал, амьтан, мөөг, хүн бүгдийг багтааж байгаа. Хамгийн том ялгаа буюу ихэнх хүмүүсийн төрүүлж анзаардаг зүйл нь бүх эукариотууд болох ургамал, амьтан, мөөг зэргийн ДНХ нь эсийн бөөмдөө агуулгаддаг. Ингээд энд бөөм байна. Бидний бүх ДНХ хэвийн байдалтай хроматин хэлбэрээр оршдог буюу маш нарийнхан утаслаг мэтээр оршно гэсэн үг. Энэ нь ийм байдлаар энд тэнд тархна. Бөөмийн дотроо шүү дээ. Бактерийн хувьд хүмүүс бөөм агуулж байгаа эсхээр нь хамааруулан ангилдаг ба бактерит ДНХ-г бүрхдэг мембран байхгүй. Иймээс бактерит байгаа зүйл нь зөвхөн нэг том багц ДНХ. Зөвхөн ганцхан ДНХ шүү. Тэдэнд зөвхөн энэ том багц ДНХ л байдаг. Энэ нь заримдаа нэг бүхэл нуклеид байдлаар оршдог. Нуклеид гэдэг нь эукариотсийн бөөмтэй адилтгах ойлголт юм. Гэхдээ мембрангүй. Одоо бид ямар нэг зүйлийг харахдаа бидэнд энэ байгаа, энэ байхгүй. Үүнд нэг урдчилсан нөхцөл болох бид ямар нэг байдлаар давмгайлагч илүү хөгжилтэй амьд байсан юм. Гэвч үнэн хэрэгтээ бактери нь эукариотоос илүү дэлхийн бүх экосистем бүрт нэвтрэгдэгт түүний давуу чанар оршино. Өөрөөр хэлбэл бактери космополит организм гэдэг. Манай гаригийн бүхэл газар амьдралын бүх орчинд бактери байна гэсэн үг. Бактери эукариотоос илүү олон янз байдалтай байдаг. Иймээс үнэхээр бактери нь илүү амжилттай организм юм болов уу гэж бодоход хүргэнэ. Хэрв сүүлтод дэлхийг мөргвөл илүү амьд үлдэх боломжтой организм нь бактери л байх болно. Эукариот буюу бөөм, митохондри гэх мэт эсийн эргэтэнцрүүдийг агуулдаг мембран бүрхүүлэлттэй илүү том эсээс амьдрах чадвараараа бактери давуу гэсэн үг. Бид дараа нь энэ талаар дэлгэрэнгүй ярина. Бактери нь ихэнх хэсэгтээ зүгээр л цитоплазм бүхий том уут юм. ДНХ нь тэнд байдаг. Тэдэнд яг бидэн шиг уурга кодлох шаардлагатай учраас рибосом цитоплазмд нь агуулгадана. Бактерийн нийлэгжүүлдэг зарим уургууд нь флагелла бий болоход ашиглагддаг. Энэ нь бактерийн сүүл ба тэднийг хөдөлгөөнд оруулах боломжийг олгодог. Тэдэнд мөн фил байдаг. Фил гэдэг нь эдсэнд юм уу хөрсөнд амьдардаг бактерийн гадаргуу дээр байх олон тооны унжлаг бөгөөд үүнийхээ тусламжтайгаар тэд бусад субстратын гадаргуу дээр бэхлэгдэх юм уу эсвэл зарим тусгай фил генетик мэдээллийг нь дамжуулахад оролцдог. За энэ нь олон тоон дээр фили буюу ганц тоон дээр филус болно. Эндээс бид фили бол бактерийн популяцтай хэрхэн генетик вариацийг үүсгэдэг хэлбэр болох талаар удахгүй авч үзнэ. Энэ тал дээр би багахан тодруулга хийнэ. Зарим бактерийг эсийн ханагу гэж хэлсэн. Тийм эсийн ханагу бактерийг микоплазм гэдэг. Ийм бактери нь бактерийн ангиллын дагуу археобактери тамаарна. Үүнд баг зэрэг шүүмж өгөх хэрэгтэй. Эдгээрийг археобактери гэдэг боловч одоо хүмүүс ДНХ-гийн төвшөнд харж байгаа учраас бактерид бөөм байхгүй бөгөөд зүгээр л багц ДНХ юм байна гэж ойлгож авсан. Энэ нь бактерийн нэг төрөл байх ёстой. Гэхдээ бид юмсын ДНХ-гийн доторхыг харах боломжтой болсон тул эдгээр нь нэлээд ялгаатай болохыг олж мэдэх болно. Гэхдээ бактери болон архе нь бүгд прокариотод хамаарагддаг. Энэ нь зүгээр л бөөмгүй эс гэсэн үг. Бөөмгүй мөн ихэнх хүмүүсийн үзэдгээр ерөнхийдөө
Бактерид бидэнд байдаг шиг мембранд эргэтэнцрүүд байхгүй. Харин одоо таны асууж болох дараагийн асуулт бол эдгээр бактериуд хэрхэн үрждэг вэ? Тэгвэл ихэнх тохиолдолд тэд митоз хуваагдлаас нэг их ялгаагүй хэлбэрээр үрждэг. Хэдийгээр би үүнийг митоз хуваагдал гэж нэрлэхийг хүсэж байгаа ч бид үүнийг бинар хуваагдал гэд нэрлэдэг. Энд бид нарийн механизмыг нь авч үзэхгүй. Зөвхөн ерөнхий энгийн санааг нь авч үзье. Би энд нэг бактери зуръя. Энэ нь ДНХ-г өөрөө олшруулдаг. Иймээс үүний нуклеид нь 2 нуклеид болж дараа нь цитоплазм хуваагдана. Эсвэл эндээс нь хагарал үүсээд дараа нь салж 2 бактери болно. Ингээд 2 бактеритай боллоо. Эдгээр тус бүр нь бие даан өөрсдийн нэмэлт дайвар эргэтэнцрүүдийг үүсгэхэд шаардлагатай уургийг нийлэгжүүлдэг ба тухайлбал флагеллум нь урт сүүл шиг эргэтэнцэр ба бактерийг хөдөлгөөн хийхэд нь тусалдаг. Ийм жижиг зүйл хөдөлгөөнийг нөхцөлдүүлж чадаж байна гэдэг нь гайхалтай юм. Бүр ийм жижиг хэмжээтэй, маш эртний. Ер нь бол би үүнийг эртний гэж хэлж болохгүй. Гэхдээ ийм зүйлийг тодорхойлох гэж байгаа тохиолдолд энэ үгийг хэрэглэж байгаа юм. Ингээд эдгээр флагеллум нь хэдхэн нанометр хэмжээтэй, хэдэн 10 нанометр өргөнтэй байдаг. За нанометр гэдэг маань 10-ын хасах 9 зэрэгт метрийн хэмжээ шүү дээ. Иймээс та их атом төсөөлөх шаардлагагүй зөвхөн ийм төрлийн долгион шиг хөдөлгөөн, бактерийн хөдөлгөөнийг нөхцөлдүүлдэг байх нь. Эволюцийн талаарх эхний бичлэгт би хэлэхдээ бид эволюцийг өдөр бүр хардаг. Бактери бол үүний нэг жишээ гэж хэлснийг та санаж байгаа байхаа. Бид антибиотикийг хэрэглэх үедээ энэ нь бактерийг устгах гэж боддог боловч ямар нэгэн байдлаар тэсвэрлсэн нэг бактери мэнд үлдэж илүү дасан зохицдог. Тэд хэрхэн өөрчлөгдөж чадаж байна вэ? Тэгэхээр нэг талаас бүх амьд биесийн адилаар бактерид ч бас вариац буюу хувьсэл бий болдог. Тэд мутацид орох чадвартай. Ингээд бактери маш хурдан хуваагдаж эрчимтэй үржих ба 1000-д 1 удаа мутац тохиолддог гэж үзвэл энэ хугацаанд 1 сая бактерийн хувьд 1000 мутац үүснэ гэсэн үг. Тэгэхээр тэдэнд мутац мөн ийм төрлийн хэлбэр байдаг байх нь. Би үүнийг бэлгийн хуваагдал гэд нэрлэхгүй. Энэ нь бэлгийн үржил биш. Бактерид гамет үүсэхгүй ба энэ гаметууд өөр хоорондоо үр тогтод зиготыг үүсгэхгүй. Гэхдээ 2 бактери ойролцоо байж тэдний аль нэг филус нь үүнийг би энд тэмдэглэе. Филус бол бактерийн хажуугийн жижиг бүтэц буюу унжлага маягийн зүйл. Эдгээр нь маш жижиг хоолойнууд ба эдгээр филийн нэг бактерийг нөгөөтэй нь холбож нэг бактерийн доторх агууламжийг нөгөөтэй нь холдог. Би эдгээр нуклеотидыг зураатгая. Ингээд дараа нь тэд ДНХ-гийн өөр хэсэгтэй болно гэсэн үг. Үүнийг плазмид гэд нэрлэдэг. Энэ бол ДНХ-гийн цагираг хэлбэртэй хэсэг. Магадгүй энэ бактерид энэ плазмидын тодорхой хэсэг шилжин орж болно. Хэрв ингэсэн тохиолдолд энэ нь түүнийг чадахгүй байсан зүйлээ хийж чадах боломжтой болгоно. Жишээ нь үүнийг P плазмид гэе. Энэ нь бактерийг олон төрлийн антибиотикт тэсвэртэй болгодог плазмид юм. Энд юу болж байгаа вэ гэхээр бактерид явагдаж байгаа механизм нь энэ бактерид P плазмид байхгүй мэддэгт байгаа юм. Бид үүнийг хэрхэн явагддгийг ойлгох хэрэгтэй байна. Өөрийгөө хувлаад нөгөө нэг бактеритай P плазмид өгч байгаа явдал юм. Та бас үүн шиг шилжүүлэг хийж болно. Би энэ сэдвээр тусгай бичлэг хийх хэрэгтэй байх. Учир нь бидэнд ч бас ийм шилжүүлэг бий. Гэхдээ үүнд ДНХ-гийн тодорхой хэсэг байх ба энэ нь ДНХ-гийн нэг хэсгээс ДНХ-гийн нөгөө хэсэг рүү шилжиж чаддаг. Ингээд бидний ойлгох зүйл бол энэ нь бэлгийн үржилийн хэлбэр биш. Илүү чухал ойлгох зүйл бол эдгээр бактериуд нь бие биетэйгээ ДНХ-гээ тогтмол солилцох ба
дээнхээ, ургаш, хоош үсэрч, улмаар дээнхээгийн үүсэж болох бүх хослол үүснэ гэд төсөөлж болно. Ийхүү пилийн тусламжтайгаар хоёр бактери хооронд генетик мэдээлэл солилцохыг конюгац гэж хэлдэг. За бүр бидний мэддэг нэг бактерийн зүйл нь маш хурдан олон зүйл болж янз бүрийн юмд тэсвэртэй болдог. Хэрв ингэж антибиотик тэсвэртэй болдог бол ямар нэг байдлаар тэсвэртэй уургийн талаар мэдээлэл бусад бактери руу тархах боломжтой гэсэн үг. Иймээс энэ нь өвөрмөц барайц буюу өөрчлөлтийг үүсгэх нэг хэлбэр болно. Ингэж филүүсээр юм дамжуулахыг эсвэл олон тоон дээр филигээр ингэж дамжуулахыг конюгац гэж нэрлэдэг. За одоо миний ярих гэсэн сүүлийн зүйл бол та бүхний ихээр сонсож байсан антибиотикийн талаар юм. Олон хүмүүс өвддөг. Өвдсөн хүмүүсийн хүсдэг эхний зүйл бол антибиотик. Антибиотик нь бүхэл бүтэн химийн бүлэг нэгдэл бөгөөд бактерийг устгадаг. Ийм антибиотикуудын зарим нь байглаас бий болсон, зарим нь тийм биш. Одоо хэн нэгэн мис ажилбарт орж зүсэлт хийлгэж байх үедээ халдвар ороход санаа зовлтгүй болсон. Учир нь хэд хэдэн төрлийн антибиотик хэрэглэснээр бактери ургахаас хамгаалдаг. Тэгвэл антибиотикийг хэрхэн нээж эсвэл хаанаас олж мэдсэн бэ? Үүнийг Александр Флеминг анх нээсэн. Би үүнийг зураадахыг. Энэ бол маш чухал. Учир нь антибиотикийн нээлт бол миний бодлоор анагаах ухаанд одоогоор гараад байгаа хамгийн чухал нээлт юм. Тэрээр миний санаж байгаагаар стафилококкусыг судлаж байсан. Яг ямар бактери байсныг би мартчихаж, гэхдээ энэ нь Петрийн аяган дээр байсан. Тэр Петрийн аягийг хэрэглэж байсан. За, Петрийн аягийг зураадахыг. Энд бяцхан тойрог байна. Энд мөн бактери ургаж болох зарим төрлийн шим тэжээлт бодисууд байна. Иймээс бактери үүн дээр ургасан гэж бодъё. Тэгээд тэрээр гарч яваад эргээд өрөөндөө ирээд зарим хөгц, цэнхэвтэр ногооптор өнгөтэй мөөгөнцөр аягны голд ургасан байгааг харсан байна. Харин бактериуд тэр хэсгийг хүрээлсэн маягтай тархсан байх ба тэр хэсэгт ойртож очиж чадахгүй байжээ. Ингээд энэ хөгц, энэ мөөгөнцрийг пенициллин гэж нэрлсэн. Пенициллин мөөгөнцөр. Тэрээр эндээс хэсгийг нь дээж болгон авч дараа нь өсгөвөрлсөн. Өсгөвөрлөн гэдэг нь мөөгөнцрийг ургуулж юу байгааг нь харна гэсэн үг. Энэ бол пенициллин байсан юм. Ингээд тэр энэ мөөгөнцөр нь ямар нэгэн бодис, бактерийг өхүүлэгч ямар нэгэн химийн бодисыг ялгаруулж байгаа учраас түүний эргэн тойрных нь бактериуд ойртож чадахгүй байгааг олж мэдсэн. Ингэж л пенициллинийг нээсэн түүхтэй. Энэ нь 1920-ад оны сүүлч үе байсан юм. Дэлхийн 2 дугаар дайны үед бууны шархтай хүмүүс хагалгааны улмаас халдвар авах боломжтой байсан ч анхны удаа антибиотикийг хүмүүст өгөх болсноор энэ тал дээр санаа зовох хэрэггүй. Эсвэл магадгүй санаа зовлооч өмнөх шигээ их санаа зовхгүй болгосон юм. Харин одоо та хэрв бактеритэй, сүрээтэй, эсвэл хачигт бруцеллоз өвчнөтэй, эсвэл ямар ч өвчнөтэй байсан эмчилгээнд антибиотикийг хэрэглэж болохыг мэдэж авсан байхаа. Одоо үед маш олон төрлийн антибиотикууд янз бүрийн их үүсвэрээс нээгдсээр байгаа боловч ерөнхий санаа нь нэг ижил юм. Та бактерийг устгахыг хүсэж байгаа. Хэдий ч тэдгээрийн зарим ашигтай талаас нь болоод бүх бактерийг устгахыг хүсэхгүй. Үнэн дээр бид маш олон бактерийг өөрсдөө бий болгосон. Би энэ талаар энэ бичлэг дээрээ ярьсан эсхээ мэдэхгүй байна. Бидний арьсанд тосыг шингээх, чийгшүүлэхэд тусалдаг бактери байдаг ба үүний оролцоотойгоор бидний арьс сайхан, зөөлөн байдаг. Ингээд та бактерийн тухай хэрхэн бодохоо ойлгосон байхаа. Тэднийг сүрг муугаар, эсвэл эерэг сайнаар, эсвэл эдгээрийн завсрын байр сууриас харж болно. Гэхдээ хамгийн гайхалтай зүйл нь бид тэдэнтэй симбиоз харилцаанд байдаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл хинхэндээ ашигтай харилцаанд оршдог гэсэн үг. Би оддын замын ангийг үзэж байснаа санаж байна. Та тэр хүмүүсийн нэг нь ба харин тэд харийн овог.
Жан-Люк Пикард нар тэдэн рүү зугтдаг. Тэд яг л хүн шиг харагддаг. Гэвч тийм биш. Би хүн зураатхыг. Тэдний тархины урд хэсэгт нь бяцхан бисаа байдаг. Ингээд тархины урд хэсэгтээ ийм том шавжтай хүмүүс байх ба эдгээр шавж нь тархины бусад хэсэгт нь нөлөөлж эхэлнэ. Ингээд тэдний тархийг удирдан хүсээгүй хачирхалтай үйлдэлүүдийг нь хийлгэж эхэлдэг. Энэ нь яг л бидэн дотор амьдарч байгаа мөлхөө адгуусны этгээд харийн санаа мэт бидний тархинд нөлөөлж бидэнд ямар нэг байдлаар нөлөөлж байгаа. Гэхдээ үүнийг сайн бодоод үзэхэд энэ нь зөвхөн ганц жижиг бисаа биш, триллионороо яригдана. Мянган триллион бисаа бидэнтэй хамт өдөр бүр байдаг ба тэд биднийг бий болгодог. Өөрөөр хэлбэл би энд бичлэг хийгээд байж байгаа. Эсвэл магадгүй бактери бичлэг хийж байна гэж хэлж болох юм. Эсвэл магадгүй бактерийн удирдлаганд хариу өгч байж болно. Эндээс үзэхэд бактериур бидний оюун ухааны төвшөнд нөлөөлж болох нь байна. Өнөө үед бүхэл бүтэн салбар судалгаа, сэтгцийн өөрчлөлт буюу шизофренийг нөхцөлдүүлэгч байж болох тодорхой төрлийн бактеридээр хийгдэж байна. Үнэн дээр тэмбүү өвчнөч бас бактериар үүсгэгддэг. Бактери хүнд гутрал үүсгэх чадвартай. За хачигт бруцеллоз өвчний үед хэрв сүүлийн шатандаа орсон тохиолдолд хүний мэдрэлийн үйл ажиллагаанд нөлөөлөх боломжтой. Ингэснээр та бидний биеийн бүх хэсэгт нөлөөлнө гэсэн үг. Өөрөөр хэлбэл хүн байх гэдгийг бидний жингийн 10%-гүйгээр эсвэл 2000 триллион эсвэл биднийг биднээр нь байлгаж байгаа 2000 триллион бактеригүйгээр ярихад хэцүү юм.